Улсын хурлын хаврын чуулган нээлттэй хийсэн даруйда эхний 7 хоногтоо ажлаа цалгардуулж асуудлуудаа хилцэх чадамжгүй байдалд орлоо. За Пүрэв гарагийн чуулганыг Монгол Ардын намаас 8 гишүүн ямар ч шалтгаангүйгээр тасалсан байна. Ажлаа тасалсан гишүүдтэй бүлгийн дарга нь уцаар холбогдоход эрэх даваа гаргаас чуулган байнгын хорооны хуралдаа идэвхтэй оролцсон гэсэн хариулт өгчээ. Нэг 7-8 гишүүн тодорхой шалтгаан тодорхойгүйгээр хуралдаан дээрээгүй. За тэр улстайгаа бол холбогдсон гэдгийг зориуд хэлмээр байна. За тэгээд ер нь энэ их хурлынхаа болоод их хурлын байнгын хороо ажлын хэсгүүдийнхээ хуралдаанд гишүүд бүрэн суух энэ чиглэлээр юм бол яриа хэлэнүүд хийгдсэн. Тийм учраас эх 7 хоногийн улсын их хурлын болоод их хурлын өөрийн үндсэн бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаа бий явах болцоо боломж байгаа гэж харж байгаа. Өчигдөр үед чуулганы хуралдаанд суугаагүй шалтгаанаар нь юу гэж тайлбарлаж байна? За бас л тодорхой шалтгаанууд байна гэдэг юмнууд бий. За зарим нь бол тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагуудаар өөрийнхөө байр суурьуудыг илэрхийлсэн. Та бүгдээрээ өөрсдөө мэдж байгаа. Тийм учраас байр суурийн зөрүүнүүд байхыг хүсэхгүй. Гэхдээ чуулганыхаа хуралдаанд сууж чуулганыхаа танхимаас ярих хэрэгтэй юмнуудаа ярьж хэлэх хэрэгтэй. Улсын хурлын гишүүн бол хувь хүний эрх ашигын төлөө бус ард түмний мандатаар сонгогдож төрийн эрх барих үйл хэрэгт оролцох үүрэг хүлээсэн хүмүүсээ. За энэ ч утгаараа улсын хурлын гишүүний тангарагт ард түмний элчийн хувьд хэмээн тодтогддог. Гэтэл улсын хурлын гишүүд парламентын хуралдаанд дур зоргын байдлаар оролцож байгаа нь цахилгаан хариуцлагыг чангаруулах шаардлагыг зүй ёсоор хөндөд байна. Улсын хурлын тамгын газраас гишүүдийг оноожуулж эрсээр нь дүн тавьдаг байх зохицуултыг хийхээр болсон. Тэгвэл хаврын чуулганы эхнээс энэхүү оноо тооцох зарчим хэрэгжиж эхлээд байна.